За төсвийн доктортой байдлын зөвлөлийн 2027 оноос 2029 оны Монгол Улсын эдийн засгийн төсөөллийн талаарх дүгнэлтийг ярилцгаар тус зөвлөлийн эдийн засагч Ган Гэрэл хүрэлцэн ирээд байна. Сайн байна уу та? Сайн байна. За тэгэхээр шууд ярианы шууд гол асуудал руу оръё. За ер нь бол манай Монгол Улсын эдийн засаг бол танаа зөвлөлөөс 2029 он хүртэл бол нэг 5-аас 5.6% хүртэл бол эдийн засгийн бодит төсөлд ажиллагдана гэж ярьж байна. Гэхдээ танаа бас гаргасан дүгнэлтээс хараад байхлаар Монгол Улсын эдийн засаг тогтворгүй хэврэг бөгөөд хүртээмжтэй бус гэсэн бас дүгнэлт яриад байгаа. Тэгэхээр энэ өсөлт эрсдэл хоёрын хоорондын зааг нь ер нь ямар вэ? Энэ хоёр нь хоорондоо яаж уялдаж байгаа гэдэг талаар тань хариулж. За 25 оны эдийн засгийн өсөлтөө нэг товчхон эхлээд хэлчихье тийм ээ. 25 он дээр бол бид нэг 6.2% өсөлтөө гэж эсвэл 6.8 гарлаа. За энэ бол нөгөө өсөлтөөс илүү төсөөлөөс 0.6%. Энийн хамгийн гол өсөлт бол хөдөө аж ахуйн салбарт гарсан. Хөдөө аж ахуйн салбар дундаа одоо малын хоригдол бол 23 24 онд их байсан бол 25 онд бол малын хоригдол эрс багсантай холбоотойгоор нөгөө суур тоон одоо бага байсан учраас хөдөө аж ахуйн салбар нэлээд их өсөлт үзүүллээ. Тэрнтэй холбоотойгоор 6.8%. За энэ өсөлтүүдийн хувьд бол яагаад бид одоо эмзэг байна вэ гэж үзэхээр манай одоо эдийн засаг бол уул уурхаагаас хэд хамааралтай байдал хэвээр байна. Уул уурхай экспорт бол нийт экспортын 93% эзэлж байна. За одоо хоёрхан нэр төрлөөс зэс нүүрс гэсэн хоёр. Энэ жилийн хувьд бол зэсийн экспорт бол нүүрсээс жоохон давж гарлаа. Тэгээд нөгөө талаас бол уул уурхай салбар бол нийт дотоодын нийтийн нийт эдийн засгийн 25 орчим хувийг эзэлж байгаа. Нэлээд том жин дарж байгаа юм эдийн засаг. Тэгэхээр яг үгээр экспортын хувьд бол бараг нэг зах зээлээс хамааралтай. Импортын хувьд бол яг үгээр одоо гол стратегийн бүтээгдэхүүн болох төлөв шатхан үдр нь одоо Оросын холбоотой улсаас бас одоо 98% хамааралтай. Тэгэхээр бол энэ эдийн засаг маань бол асар их эмзэг байна. Экспорт бол импорт явна. Тэгэхээр энэ өсөлтийг цаашд бол одоо тогтвортой өсөлт болгох шаардлага тулгарч байна гэдэг үүднээс бол бид нар бол эмзэг байна гэсэн юм одоо гол дүгнэлтийг бол хэлсэн. Яг уу дараагийн асуудал гэхээр эмзэг байгаанаас ойлгомжтой л да. Тэгэхээр нэг ялангуяа Монгол Улсын эдийн засгийн баг хятад руу хэрэг бараа гарах вэ гэдгээс ерөөсөө зөв хамаарж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ эрсдэл гэдэг бол яалтчгүй манай хоёр өршийн эдийн засаг бол хамаарах байхаа. Тэгээ энэ статистикээр бид нар юу харуулж байгаа вэ гэхээр энэ хятадын эдийн засгийн өсөлт чи өөрөө маш өндөр явж байгаад ингээд 2026 он гэхэд бол 4% руу бараг орж иж буурж байна. За ингээд цаашаа бас буурах байдлууд ажиглагдах юм болов. За ингээд дэлхийн бас эдийн засгийн нөхцөл байдал хэцүүдж байна. Геополитикийн эрсдлүүд бол байна гэж бараг бүх эксперт эдийн засгчаар ярьж байгаа. Тэгэхээр энэ манай хоёр хөршийн эдийн засгийн нөлөөлөл юу ямар байх юм бэ? Нэг ялангуяа хятадын энэ эдийн засгийн өсөлтийн бууралд юу нэг хэр нөлөө үзүүлэх үед тэр таны тайлбар өгөөч. За түрүүн би хэллээ. Экспортын хувьд бол хятадаас маш их хамааралтай байна. Импортын хувьд ч гэсэн 40% хамааралтай явж байгаа шүү дээ. За Оросоос бол бид нар хамгийн гол нь нефт бүтээгдэхүүн тийм нефт. Энэ бүтээгдэхүүнээс асар их хамааралтай. Гэтэл нефт одоо түл шатхан маань бол стратегийн гол бүтээгдэхүүн суур үнд нөлөөлдөг ийм бүтээгдэхүүн байж байгаа. Тэгэхээр бол гарцаа байхгүй энэ хоёр орны эдийн засаг, хоёр хөрш орны эдийн засгаас бол асар их хамааралтай байгаад байна. За хятадын эдийн засгийн хувьд бол одоо анх удаа 5%-аас доош нөрүүлж 0.5 пунктоор буурууллаа эдийн засгийн өсөлтөө. За энэ ийм том эдийн засгийн одоо дэлхийн хоёр дахь том эдийн засаг шүү дээ. Тэгэхээр энэ том эдийн засгийн 0.5 пунктоор бууруулна гэдэг маань бол асар их хүчтэй нөлөө. Тэгэхээр бол энэ маань бол гарцаа байхгүй Монголд бол нөлөөлнө. Тийм ээ. За сая бол хятадын одоо хоёр том хурал болж одоо дууслаа. Тэгээ хятадын тэр хурлаас бол ерөнхийдөө эх 5 жилийнхаа төлөвлөгөөг одоо гаргалаа. Энэ хүрээнд бол яг бүр 6 одоо хүрээнд 109 одоо том одоо мега төслүүдийг хэрэгжүүлнэ. Энээс бол яг үгээр 59 төсөл нь бол одоо төмөрлөг, өнгөт металл гэх мэтлэн манай нөгөө нэг гол одоо уул уурхайн бүтээгдэхүүний экспортод гол нөлөө үзүүлэх энэ салбаруудтай холбоотой байна. Ер нь бол хятадын эдийн засаг бол одоо ямар шилжилтийг хийх гэдэг нь вэхээр одоо хуучин бол одоо хямд ажиллах хүчтэй. Хямд ажиллах хүчнээр тулгуурласан бөөнөр экспорт их масс үйлдвэрлэл тэгээд экспортод тулгуурсан эдийн засаг байсан бол одоо энэ загвар маань бол одоо явхаа боллоо. Тэгэхээр цаашдаа явахгүй дотоодын хэрэглээнд тулгуурласан тэгээд масс үйлдвэрлэхээс илүүгээр эдийн засгийн нэмэн хүртэх аягүй өндөр шингэсэн технологи дээр суурилсан ногоон эдийн засгт тулгуурсан ийм үйлдвэрлэлийг явуулъя гэж. Тэгэхээр бол энэ бол одоо манай гол экспортод яаж нөлөө үзүүлэх вэ? Нэгдүгээр нүүрсний экспортын хувьд бол
төдийлөн одоо тийм таата мэдээ бол биш. Ялангуяа ногоон эдийн засаг шилжинэ гэдэг маань гангийн үйлдвэрлэл тий. За тэгээд нүүрсний одоо нүүрсэн дээр тулгуурсан цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээр бол цааш чинь буурах нэгсэн сигналыг өгж байна. А ер нь бол нүүрсний үнийн хувьд бол явгаар ер нь таа зүүндээ бол тулаад ирлээ. Цаашид бол өсөхгүй тогтвортой ийм байдал барах нэ гэсэн ийм. А зэсийн хувьд бол шал өөр дүр зураг харагдаж байна тий. Зэсийн хувьд бол ялангуяа энэ Ираны дайнтай холбоотойгоор нөгөө юунаас бензинээс хамаарсан автомашинуудын одоо эрэлт үйлдвэрлэл цаашаа нэлээд буурах шинжтэй ийм болж ирж байна. Тэгэхээр бол энэ одоо цахилгаан автомашины үйлдвэрлэл жишээ нь зэсийн орц бол маш их байдаг. Тэгэхээр бол зэсийн үн бол давгүй өсөх нь бие хэмжээний хувьд ч гэсэн бас өсөх болцоод байна гэсэн ийм дүр зураг бол хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас харагдаж. За Оросын эдийн засгийн хувьд авч үзэх юм бол Оросын эдийн засаг бол одоо хүнд байдалтай байгаа. Жишээ нь төсвийн алдагдал бол 1.6% ДНБ-гийнхаа. За батлан хамгаалах салбарын зардал гэдээ аваад үзэхэд дотоодын нийт хөдөлгөөн 30% хүрчихсэн. Гэтэл одоо Трамп ч бол анх эхэлж гарч ирэхдээ Европын холбоог бол ДНБ-гийнхаа одоо төсвийнхээ нийт зардлын 5% хүргэе гэсэн ийм шаардлагыг тавиад байгаа шүү дээ. Гэтэл энэ Оросын эдийн засаг 30% хүрчихсэн ийм нөхцөл байдалтай байж. Гэтэ энэ Ираны асуудал ч одоо нефть үнэ нэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр Оросын холбооны улсын эдийн засгт бас эерэг нөлөө үзүүлэх болов уу гэж бас шинжээчнэр яриад байгаа. Тэгэхээр энэ төсөөлөөр та бас юу гэж бодож байна? За энэ дээр бол яг үгээр энэ одоо анх эхэлж дайн эхлэх үед бол Трамп бол 1-2-7 хоногийн хугацаанд дууснаа гэж хэлжээс. Одоо бол ерөнхий нөхцөл байдлыг харахад бол бас нэг Ормозын хоолой геополитикийн асар их одоо чухал тийм энэ чинь нийт одоо дэлхийн нефть импорт төс шатхууны 20 орчим хувь нь энэ хоолоогоор дамжиж явдаг юм байна. Япон бол бараг 90 орчим хувиа жишээ энэ хоолоогоор дамжиж нефть төс шатхуунаа авдаг юм байна. Тэгэхээр асар их геополитикийн ийм чухал төвлөрөл ийм цэг байна. Тэгэхээр бол энэ дайм бол цаашид одоо жоох үргэлжлэх магадлал бол өндөр байна. Тэгэхээр бол энэ бол нефтийн үнэнд нөлөөлж байна. $109 болоод төвчлээ нэг баррел нь. Тэгэхээр Оросын эдийн засгт бол баг зэрэг одоо эерэг нөлөө үзүүлж байна. А манай эдийн засгт бол яаж юм гэхээр нэгдүгürt бол нефтийн нийлүүлэлтийн хувьд бол харьцангуй гайгүй болов гэж хамгийн гол үнд нөлөө үзүүлэх ийм магадлал байна. Өсөж магадгүй. Бид одоо хэдий одоо Оростой бол тогтвортой нийлүүлэлтийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч тэр гэрээнд бас одоо тодорхой хэмжээгээр ингээд дэлхийн зах зээлийн үн өөрчлөлтүүд бол тэрийг одоо дагаж бас үн өөрчлөлтөө гэсэн заалтууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ дагахад бол нефтийн үнийн өсөлт бол бас Монголын эдийн засаг руу орж ирэх одоо магадлал байна. Тийм ээ. За геополитик эрсдэлээс гадна би танаа дүгнэлтээс гарсан бас нэг хэд хэдэн тоон дээр шууд яриад явчих гэж бодож байна. Ер нь бол Монгол улсын эдийн засаг ойлгомжтой нүүрс зис энэ хоёр хэрэг үнээр хэрэг хэмжээгээр зарж чадах вэ гэдэг. Яг танаа дүгнэлтийг ингээд харахаар эндээс нөгөө миний хувьд хамгийн анхаарал татж байгаа тоо юу вэ гэхээр энэ нүүрсний үн болон тоо байгаа. За мэдээж ойлгомжтой нүүрсний үн бол өмнөх жил байсан шиг ингэж өсөхгүй нь бол тодорхой юм байна. За нэг дунджаар бол нэг $70 хавцаал эргэлдэх юм байна гэсэн төсөөл бол гарч ие. Гэтэ миний одоо хувьд хамгийн анхаарал татж байгаа тоо болохоор энэ 145 сая тонн гэсэн гарна гэсэн юм өртсөн тооцоолол төсөөлөл харагдаж байгаа. Тэгэхээр асуулт маш энгийн бид нар гаргаж чадахгүй. Энд чинь тэр бомбын хүчин чадал хангалттай юм уу? Маш олон мегатос хэрэгжүүлсэн. Энэ ер нь жоохон бүтггүй мөрөөдөл шиг тоо юм шиг харагдаж байна. Гэхдээ энэ яг бодиттой юу гэдэг дээр та ямар дүгнэлт өгөх вэ? За юу гэж байгаа бид нар бас нөгөө энэ одоо эдийн засгийн дунд хугацааны энэ модель загвараа гаргахдаа хоёр одоо модель дээр тулгуурлаж явж байгаа тийм. А энэ хоёр модель маань үндсэндээ энэ одоо зэс, нүүрс, алт гэх мэтлээ энэ одоо уул уурхай бүтээгдэхүүнүүдийн одоо тоо хэмжээ бол үнэтэй төсөөллийг хийхдээ дэлхийн зах зээлийн мэдээлэлтэй жишээ нь нүүрсэн дээр ихэд Австралийн нүүрсний экспортын зах зээл, Дэлхийн банкны үнийн төсөөлөл гэх мэт Индонезийн нүүрсний зах зээлийн гэх мэтлэн ийм олон улсын тоо мэдээнүүдийг авч байгаа. Тэгэхээр бол яг үгээр үнийн хувьд бол нэлээд бас одоо бодиттой ийм үнийн төсөөлөл болж байгаа гэж ойлгож байгаа. Жишээ нь бол одоогийн байдлаар бол эхний 2 сарын байдлаар одоо нүүрсний үнийн экспортын дундаж юм бол 66% явж байна тийм ээ. Тэгэхээр бол энэ дүн бол нэлээд хантай юм тоо. А бие хэмжээний хувьд бол бас харьцангуй жоохон өөдрөг маягтай бол төсөөлөгч юм тоо. А гэхдээ бид нар ингээд эдийн засгийн моделийн хувьд энэ тоог гаргаж ирж байгаа бол бидний дүгнэлт зөвлөмжөнд бол юу гэж өгж байгаа гэхээр одоо цаашид энэ төсвийн бодлогоо одоо урдных шиг ийм өсөлттэй мөчлөг дагсан ийм байдлаар явуулж болохгүй.
одоо төсвийн урсгал зардлаа бууруулаа. Жишээ нь төсвийн урсгал зардлыг авч үзвэл ДНБ-гийнхаа 32% руу одоо бүр одоо 2023 онд жишээ нь ДНБ-гийн 38% хүрч ирсэн тохиолдол байгаа шүү дээ. Тэр үед бол 32. Цаашид бууруулаа. Энэ хөгжиж байгаа орнуудын хувьд бол 25-аас 27% байвал хамгийн зохистой хэлбэр байдаг. Эдийн засгийн өсөлтөөч боомлохгүй нөгөөдөөс төрийн одоо эдийн засгт оролцоогооч хэвийн хэмжээнд авч үзэх энэ талаас авч 25-аас 27% руу оруулж ирээ. Төсвийн алдагдлаа жишээ нь бид нар бол яг үгээр нөгөө төрийн эдийн засгийн хөгжүүлэх үндсэн одоо 5 жилийн үндсэн чиглэл гэдэг баталсан шүү дээ. Тэрэн дээр бол жишээ нь 27% бол 0.8% төсвийн алдагдал. 28 онд 0.4, 29 онд одоо төсвийн алдагдaltaгүй байх тийм ийм тоонуудыг бат. Тэгэхээр ийм чиглэл рүүгээ яваа. Төсвийн реформо хий гэсэн ийм бодлогын одоо зөвлөмжүүдийг өгсөн байж байгаа. Эдийн засаг эмзэг хэвээр байна. Уул уурхай салбараас одоо хамааралтай хэвээр байна. Тэгэхээр уул уурхай салбараас орлого их олж дагаад энэ урсгал зардал төсвийн зардлаа нэмэхэ болоо гэсэн ийм л дүгэл зөвлөмжүүдийг ерөөхдөө өгч байгаа. Бас үүнтэй холбоотой эрсдэл гэснээс надаа бас нэг чухал экспортын бүтээгдэхүүн бол зис. За зистэр бол ерөөхдөө үнийг нь хараад үзэх юм бол нэлийн өөдрөг өсөлттэй дүнгууд харагдаж байна л да. Гэхдээ зисийн үн хэрвээ унвал манай Монгол улсын эдийн засгийн 5% дундаж өсөлт хадагдахгүй гэдэг бас нэг том асуулт байгаад байгаа. Тэгэхээр зистэр ер нь яг ямар том төсвүүд хэрэгжиж байна? Ер нь зисийн үнэндээ энэ төсөөлтөр нь хэр бодиттой, хэр ихтэй байгаа вэ? За одоо юу гэж байна? Манай нөгөө төсвийн доктортой байдлын тухай хуулиар гол нэр төрлийн эрдэс баялагын бүтээгдэхүүний үн тэнцвэржүүлсэн үн гэдэг ойлголт орж ирж байгаа тийм. Энэ тэнцвэржүүлсэн үн бол бодит үн дээр хамаарч бидний төсвийн гол зураглалууд гарч ирж байгаа шүү дээ тийм. А энэ дээр бол сүүлийн одоо нэг 7-8 жилийн ажиглалтыг харах юм бол бид нар зис болон алт дээр бол одоо үнийн таамаглал биелж байгаа. Энэ бол хамгийн гол нь яагаад байгаа гэхээр дэлхийн одоо гол одоо бирж дээрх үн дэлхийн одоо гол байгууллагуудын гаргаж байгаа үнийн таамаглал дээр хүндэж байгаа. За нүүрсний хувьд бол зөрүү их гарч ирж байгаа тийм. За жишээ нь 2025 онд бол бид анхаглаж $105 төсвөлсөн шүү дээ. Тэгээд сүүлдээ төсвийн тодотгол хийгээд 70 руу оруулчихсан. Гэтэл одоо бодит байдал дээр $64 төгссөн шүү дээ. Тэгэхээр анх ихэж төсвөлснөөс 40% одоо доогуураар одоо дээгүүр ийм үнийн төсвөлийг хийсээс болоод бидний төсвийн алдагдал чинь ДНБ-гийн 2.2%-тай тэнцгээр ийм алдагдлыг бол бий болгосон. Тэгэхээр бол яг үгээр таамаглалын хувьд бол нүүрсэн дээр бид нар алдаад байгаа. Зис алтны хувьд бол одоо хоноод байгаа. Ерөнхийдөө бол тийм одоо том зөрүү мөрөө гарч байгаа юм болов. Тэгэхээр бол зисийн таамаглалын хувьд бол нэлээд боломжийн одоо онох болов гэж бид таамаглаж байгаа. А нөгөө талаас бол зэсийн зах зээлийн нийт ирээдүг арах юм бол маш өөдрөг зураг харагдаж байгаа тийм. Жишээ нь одоо ногоон эдийн засгийн асуудал тийм. Маш олон төрлийн одоо хүчин зүйлүүд нөлөө. Тэгэхээр бол зэсийн эрэлт цааш буурахгүй нэгдүгээр шалтгаан. Хоёр дахь шалтгаан бол ерөнхийдөө аваад үзвэл зэсийн нийлүүлэлт талаас дутагдaltaд орох нэ. Зэсийн одоо үндсэн орд ашиглалтанд орох хүртэл доор хаяж 8-аас 10 жилийн хугацаа шаарддаг. Гэтэл дэлхийд бол яг хөө энэ зэсийн нийлүүлэлтийг дөрвтэй нэмэгдүүлэх энэ зэсийн үндсэн орд бол дэлхийд их ховор байгаад байна гэдэг үднэс зэсийн одоо эрэлтийг үүсгэх хэмжээний нийлүүлэлт одоо бага байгаад байгаа учраас зэсийн үнийн хувьд бол давгүй байна. За манай орны зах зээлийн хувьд бол яг үхээр ерөөхдөө одоогийн байдлаар бол мэдээж Эрдэнэт бол нөөцөө ихсгэж гисэн ингээд давгүй явж байна. Оюу толгой бол гүний уурхай холборлолт ихсээд одоо оюу толгой одоо бие хэмжээч ихсэн зэсийн экспортоос орох орлого ч гэсэн ихсэн. А цаашд бол уул уурхай одоо тухай хууль гэдэг одоо нүүрсийн юуныхоо уул уурхайн салбарын тухай хууль гэдэг гарах гэж байгаа ш. Тэрэн дээр бол гол одоо дөхөм нөлөө үзүүлэхэд зэсийн экспортыг ихсгэх нэг гол заалт явж байгаа. Тэр нь бол яг манай роялти одоо 16% байж байгаа. Энэ бол дэлхийн нийт дунджаас бол даруй одоо дэлхийн дундаж бол ер нь 5-аас 7-гийн хооронд хэлбэлцэж байгаа. Жишээ нь одоо оюу толгой дээр бид нар чинь ингээд нэг доктортой гэрээ болго 6% өгсөн ш. Тэгэхээр 6% руу оруулж ирье гэсэн. Хэрвээ энэ одоо хууль батлагдах юм бол бас манад бол зэсийн орд дээр оруулж ирэх хөрөнгө оруулалт бол ихсэх болов гэсэн. Олон орцтой болно. За яг олон одоо бол мэдээж одоо бэлэн шахуу тийм ордууд ганц нэг байгаа. Цаашид бол ер нь нөөц нь урьдчилан байдлаар тогтоогдчихсан энэ юмнууд дээр бас гадаадын хөрөнгө оруулалтууд одоо эрчимтэй орж ирэх юм дүр зураг бол харагдах. Ерөнхийдөө дүгнэж хэлэх юм бол зэсийн салбарын хувьд бол өөдрөг дур зураг харагдаж байна. Гэхдээ бид нар
гарцаа байхгүй энэ бол маш их капиталын дэс хөрөнгө оруулалт шаардлагатай. Инхээр гадаадын хөрөнгө оруулалт шаард. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэр уул уурхайн салбарын тухай хууль гэх мэтлэг энэ хуулиуд дээр том реформын өөрчлөлтүүдээ яаралтай хийж энэ үр дүн гарна л да. За ойлгомжтой. Ер нь бол Монгол улсын эдийн засаг бол зэс дээр нэлээд тогтохно гэсэн тооцоо дүнлэлтүүдээр хэдүүлээ ярьлаа. За одоо дараагийн миний асуулт болохоор ер нь бас үзэгчд бас нэлээд сонирхолтой байгаа байх. Ер нь манай энэ татвартай холбоотой хэд хэдэн өөрчлөлтүүд харагдаж байна л да. За эндээс бид нар хараад үзэх юм бол татвар багасж байна. За ингээд ер нь бол нийт бол төсөвтөр бол 3.7 их найт төгрөгийн татварын бууралт бол орж ирж байна. Тэгэхээр энэний арднаас ямар тооцоолууд байна? Ер нь төсөвчин ингээд багасаад ирэхээр чинь нөгөө нэг нийгмийн халамжийн төслүүдээр санхүүжүүлэх боломжууд нь өөрөө хомигдоод ирэх юм биш үү гэсэн бас нэг асуулт байна. Тэгэхээр та энэ тоон дээр нэг тайлбар өгөөч. Эндээс одоо жишээ нь харах юм бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол 12%-аар. За ингээд хувийн орлогын албан татвар бол 20%-аар ингээд бууралтууд ажиллаж байна л да. За энэ тоон дээр бол за сангийн ам бол нөгөө оны өмнө бол нэг 2 заалт бол баталсан энэ татвартай холбоотойгоор. Цаашаа бол нөгөө бас өөр өөрчлөлтүүд ихээр татварын багц хууль бол одоо их хурлд өргөн баригдчихсан байж байгаа тийм хил зэгсэг мэдэхгүй байна. За тэгэхээр бол яг үхээр ерөөхдөө сангийн амнаас манай төсвийн тогтвортой зөвлөлд ирүүлсэн одоо тайлан мэдээ судалгаагаар бол нийт дүн бол одоо хэрвээ энэ татварын багц хуулийн өөрчлөлт орж ирэх юм бол 2.7 их найдын одоо төсвийн орлогын бууралт ирэх нэ гэж байна. За бид бол одоо загвараараа тооцоо хийж үзээд 3.7 нэг их найдын зөрүү бол үүсэх юм магадлал. За энэ тоон дээр бол сангийн амтаа бид нар хоорондоо тооцоогоо эцэс нь нийлүүлээгүй байгаа. Тэгэхээр бол үнэхээр бас зөрүү хэд гарах нь гэдэг бол одоо гарч ирэх бах бид нар хоорондоо ярилцж үнцэн. За ерөнхийдөө бол яг үгээр энэ татварын багц өөрчлөлт бол төсөвт бол нэлээд том дарамт бол ирэхээр байна тийм. За жишээ нь одоо 3.7 их найдын өөрчлөлт орлоо гэж үзье тийм. Тэгэх юм бол одоо манай нийт төсөвчин бол 33.4 байгаа шүү дээ. Бүр ах уу яах вэ? Одоо төсвийн нийт одоо зардал тийм ээ. Энэ ч өөрөлдвөл 3.7-г бол бараг 9 орчим хувийн одоо төсвийн нийт одоо таналт явагдах гэдэг шүү. Тэгэхээр энэ бол богино хугацаанд одоо хэрэгжих магадлал бол бага. Тэгэхээр энийг бол яаж одоо бас богино хугацаанд дунд хугацаанд шингээж энэ эдийн засгийн өсөлтөөс хааруулчихгүй таны хэлдгээр одоо тэр төсвийн одоо цайлан өхөөс тэтгэвэр тэтгэмж гэсэн ийм юмдаа бас тодорхой хэмжээний үүсгэгээ нийгмийн гэсэн үзүүлэх үүсгэг тасалдуулахгүйгээр яаж энэ төсвийнхөө бодлогыг барьж ажиллах вэ гэдэг дээр бол бас гарцаа авахгүй анхаарах шаардлага. Ер нь бол цаашид бол яг үхээр энэ төсвийн реформуудаа тэтгэврийн даатгал тийм тэтгэврийн даатгал, тэтгэврийн реформ хийх асуудал чухал байна. Нөгөө талаас бол яг үгээр энэ төсвийн нийт эдийн засгийн эрэлцэх оролцоогоо эрс багасмаар байна. Төрийн албан хаагчдынхаа тоог эрс багасмаар байна. Төрийн халамжууд байна шүү дээ, тийм. Халамж байгаа онохгүй маас байдлаар яваад байна. Энэ бол ажилгүйдлэг, ажил хийх хүний сонирхлыг өдөөж өгөхгүй ийм байдалтай байна гэдэг ш. Тэгэхээр бол яг үгээр төсвийн урсгал задлаа бууруулах асуудал. Энэ төсвийн реформ хийх асуудлуудаа тэтгэврийн реформ, энэ гэх мэт реформудаа энэ татварын хуультай зэрэгцүүлж явахгүй төсөв бол мэдээж ачаалаад байхгүй. Тэгэхээр ердөө энэ 3.7 их найдыг бол бууруулах ганц арга байгаа. Зардлал бууруулах. Зардал. Ерөөсөө зардал бууруулах. Ялангуяа урсгал зардлыг бууруулах. За урсгал зардал дээр бол одоо би нэг ганц статистик хэлье л да. Жишээ нь одоо сүүлийн 5 жилээр 25 оны хүртэл хамаараад аваад үзэхэд сүүлийн 5 жилээр аваад үзэхэд манай урсгал зардал жил болгон 27% өссөн байдаг байхгүй юу? Яг энэ өсөлтийн хурдаар явах юм бол бид нар 2030 он гэхэд төсвийн урсгал зардал ДНБ-гийн 30% хүрнэ. Гэтэл бид нар төсвийн дүрмээрээ төсвийн урсгал зардалтууд 30% хэтрэхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ төсвийн урсгал зардлын өсөлтийг цаашид ийм том хэмжээнд авч хэрэгж явуулж болохгүй. Тэгэхээр төсвийн урсгал зардлыг эрс бууруулах шаардлага гарцаа авах гэдэг болгож. За энэ маань бол яг хөө түрүүний миний хэлсэн тэгээ реформуудаа явуулахаас зоригтой эдийн засгийн өөрчлөлт хийж энэ чигээрээ яг үхээр одоо хувийн хвшилд өгөх эдийн засгийн эрхчлөөгөө бий болгох шаардлагатай. Чинь төрийн албанд одоо бид ганц статистик төрийн албанд нийт ажиллах хүчний ойролцоогоор 11% нь ажиллаж байгаа. Гэтэл Япон, Солонгос гэх мэтлэн одоо ийм орнууд жишээ нь нийт ажиллах хүчний дөнгөж 5-6% байдаг. Тэгэхээр бид яг үгээр төрийн албан хаагчдын тоо
одоо ийм хөгжсөн орнуудтай харьцуулбал 2 дахин их хүн ажиллаж байгаа байхгүй юу. Тэгэхээр бүтээмжийг дээшлүүлэх асуудал, төрийн албан хаагчдаа тоог цөөлөх асуудал тулгарч байгаа. Энэ тоог цөөлнөд мөн тэднийг ажилтаа болохын тулд хувийн хвшилтэд эдийн засгийн хэрэгчлөлөг олох хэрэгтэй шүү дээ. Энэ татврын реформын асуудал, төрөл бүрийн тэр элдв янзын төрөөс одоо шахаж явдаг зөвшөөрөл тий хяналт шалгалт энийг одоо эрс бууруулж тийм ээ аль болохоор эдийн засгийн хэрэгчлөөг өгжөөж энэ ажилгүйдэл чинь буурч тий ингэж явахгүй бол энэ эдийн засгийн хямралд орно шүү дээ. Энэ төсвийн энэ одоо татврын реформыг чи ийм богино хугацаанд хийхэд бол гарцаахгүй бусад бодлогуудыг зэрэг явуулах ийм шаардлага болж байгаа. Яг энэ дүгнэлтээс одоо харахад бол төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүнд 32.2% эзлэх ийм 2029 оны төсөөл таамаглал ажиллах чинь энийг бууруулах хэрэгтэй юм байна. Эсрэгээр урсгал дансны алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь хасах 2.2-т энийг бууруулах хэрэгтэй. Нэг ийм бодлогын зөвлөмжүүд бол танаа байгууллагаас өгж байгаа юм байна гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрж ийн л та. За тэгэхээр сүүлийн асуулт танаас сууч. Ер нь бол яг танаа зөвлөлөөс засгийн газар руу, улсын хурал руу ямар бодлогын гол чухал яаралтай авч хэрэгжүүлэх юм зөвлөмжүүдийг өгж байгаа вэ? Энэ дээр бас ямарыг хэрэгжүүлээд байгаа, ямарыг бас хэрэгжүүлэхгүй байгаад байна. Энэ дээр бас ямар шүүмжлэлтэй асуудлууд байна. За эсрэгээр бас магтууштай хэрэгжүүлж байгаа асуудлууд байж магадгүй. Тэгэхээр та эх 3 жилд бол ямар бодлогын алхам хэрэгтэй вэ гэдэгт нэг товч хариулт өгөөч. За манай төсвийн доктортой байдлын зөвлөл одоо 2024 онд шинээр байх одоо зохион байгуулалтанд орсон тийм. За энэгээр бол яг хараа тус байдал бол эрсдэл ишэлс гэж ойлгож. Өөрөөр бол одоо төсвийн доктортой байдлын зөвлөлийн гишүүдийг сонгох, томилох энэ процесс бол ил тод тийм. Жишээ нь одоо бид 7 гишүүн бол бүгдээрээ улс их хурлын нээлттэй чуулганаар хүн тусбараар ингэ томилогдсон. Тэгэхээр хараа тус байдал бол эрсдэл ишэлсэн. За энэ ч одоо үр дүн бол гарч байгаа гэж ойлгож байгаа. Жишээ нь бол төсвийн хэлэлцүүлэг, төсвийн тодтогдол, төсвийн дунд хугацааны хүрээний мэдээлэлээр их хурлын гишүүд маань манай төсвийн доктортой байдлын дүгнэлт зөвлөмжийг бол иш татаж ярьдаг те. Ийм болж энэ бол одоо бас нэг төрийн нэг институцээс ажиллаж эхэлж байгааг нэг жишээлт. За нөгөө талаас бол яг хөр бидний гол үүрэг бол улсын их хурлын өмнөөс засгийн газрын боловсруулж гаргаж ирж байгаа төсвийн дунд хугацааны хүрээний мэдээлэл, төсвийн одоо тухайн оны төсвийн тодтогдол дээр бид одоо хөндлөнгийн хараа тус дүгнэлт өгөх ёстой, зөвлөмж өгөх ёстой. Бид өөрөлдвөл олон нийт болон улсын их хурлын өмнөөс одоо тэдний өмнөөс хараа тус дүгнэлт зөвлөмж өгч тэд нар маань одоо бидний дүгнэлт зөвлөмжөөс засгийн газар одоо ингэж үзэж байгаа юм байна, зөвлөл ингэж үзэж байгаа юм байна гэд одоо хоёр өөр байр суурийг ингэж зэрэгцүүлээ харах боломж олгож байгаа. Энэ бол одоо маш том давуу тал. За бид нар бол одоо ингэж тухайн уртын дүгнэлт ингэ зөвлөмжүүдээ бол өгөө явж байгаа. За мэдээж бол одоо энэ богино хугацаанд бүх дүгнэлт зөвлөмжийг одоо хүлээж аваад хэрэгжүүлэхэд бол хэцүү л байх. Гэхдээ бол ахиц гарч байгаа гэж үзэж байгаа. Жишээ нь бол одоо төсвийн одоо зардал бол бас харьцангуй 38% байж байгаа 32 руу орж ирж байна. За нөгөө төсвөө алдагдaltaгүй баталж үзлээ тий. Дараа нь хэдий тодтогдол хийсэн. Гэх мэтчсэн ийм одоо эерэг өөрчлөлтүүд бол гарч байгаа. Гэхдээ төсвийн реформо цаашид эрчимтэй бол явуулах бол шаардлага бол тулгарч байна. За биднес бол одоо миний хувь эдийн засгийн зүгээс бол яг төсөвдөр бол нэг одоо онцгой анхаарах нэг хоёр одоо ойрын үед хэрэгжүүлэх шаардлагатай хоёр юм байж байна. Нэгдүгээр энэ урсгал зардлаа бууруулах тал дээр нэг анхаарахгүй урсгал зардлын өсөлт маань бол асар их өндөр яваад байна. Тэгээ урсгал зардлын өсөлт бууруулах гэх нөгөө реформын хуулиудаа л төргөн хэрэгжүүлэх энэ асуудал. Хоёрдугаар асуудал нь бол яг энэ эдийн засгийн төрөлжилтийн асуудлаа явахгүй дэндүү эмзэг эдийн засгтай байж байна. Одоо та бүхэн ингээ харах юм бол хятадаас хамааралтай одоо эдийн засгийн ерөнхий байдал нь эдийн засгийн эмзэг байдал нь хятадаас өндөр хамааралтай дэлхийн улсуудын жагсаалтанд дээрээс манай хоёрт явж байгаа шүү дээ. Дэндүү өндөр хамааралт. Тэгэхээр эдийн засгийг төрөлжүүлэх асуудал ганц уул уурхаагаас хамааралтай энэ байдлыг эрс багасгах байна. Тэгээ энэ ойрын хугацаанд харах юм бол махны экспорт гэхэд энэ жил бол 230 сая доллар хүрч ирлээ. Энэ бол маш том амжилт. За нөгөө талаас яг ноолуурын боловсруулалт угаахаас одоо дараагийн шат руугаа ингээд шилжиж эхлэв тий. Тэгээ цаашид бол экспорт бол илүү болсон байна. Нийт одоо боловсруулах үйлдвэрлэлийн салбар 420 орчим сая доллар болсон. Энэ бол нэлээд том амжилт энэ богино хугацаанд. Тэгэхээр одоо чинь Евразийн эдийн засгийн холбоотой ингээд гэрээ одоо байгуулад бусад хоёр орн дутуу байна тий. Ингээд явах юм бол махны экспорт эрчимжин за эдийн засгийн хөгжлийн яамны тооцоогоор бол бүр махны экспорт чинь 1 тэрбум доллар төрнө гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн ойрхон хоёр салбар бол
одоо мал аж ахуй, тэр дунд махны экспорт, аялал жуулчлал хоёр байна. Ноолуур боловсруулах гэсэн энэ гурван салбар. Тэгээ энэ гурван салбар дээр бүр онцгой ач холбогдлогч энэ одоо нуулуурхаа 93% энэ экспортын нийц одоо хувийг эзэлж байгаа энийг эрс бууруулах энэ бодлогыг эрчимтэй явуулаач гэсэн ийм л одоо хоёр бодлогын одоо зөвлөмжийг л засгийн газар төгмөр байна. Энэ тэр хүнд. За нэвтрүүлэг маань ингээд өндөрлж байна. Тэгээд төсвийн доктортой айлын зөвлөлийн эх 3 жилийн эдийн засгийн төсөөл тооцоолыг танилцуулсан танд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.